хоёр асуулт байна. Нэг нь болохоор үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоол. Тэр энийг бас өмнө хуралдаануудаар асуусан. Миний ойлгож байгаагаар бол энэ бас төсөвт бол нэг шууд нөлөө багтай байна гэж ойлгосон. Тэгэхээр энэ удаад энийг хойшлуулчвал яасан юм бэ? Яг гэхээр энэ доторх заалтууд нь ер нь одоо их л олон юм холцсон юм дүр зургууд харагдаад байна л да. Өмнөх гэрээнүүдээс олдтой юм нь болохоор ил тод нээлттэй одоо явуулна гэсэн юм байна. Тэгээд энэ одоо танилцуулгаас харахаар том дүнтэй л одоо биржийн арилжаа хийж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгэхээр үн баг байгаа үед одоо ийм том дүнгээр одоо гэрээ хийн гэдэг бол одоо бас л яг л оптик гэрээтэй адилхан ийм л агуулга орж ирж байгаа. Тэгэхээр ялангуяа зах зээлийн үн ийм бага үед нэгдүгээр хүн орж ирэх үгүй юу? Хоёрдугаар бидний хувьд бол ийм ашигтай байх үгүй юу? Уул нь илүү зах зээлийн үн өндөр байх үед одоо жишээлбэл ийм урт хугацааны үнэ одоо тогтворжуулах ийм гэрээ хийвэл илүү зүгээр үүдэг. Тэгэхээр бага үед нь ингэж хийхийн оронд баг энэ шаардлагатай санхүүжилттэй хямд үнэтэй зээлийн санхүүжилтээр энэ мөнгөө босгоод тэндээс одоо нүүрсний борлуулалтаас орж ирэх орлогуудаараа буцаад энийгээ төлөөд явсан илүү энэ одоо жишээлбэл энэ зорилт нь нийц юм шиг ингээ харагдаад байна л да. Тэгэхээр энэ дээр бас дээр нь эрчим хүчний нүүрснийхээ асуудлуудыг бас яг ерөнхийдөө ингээд юмуудыг холиод бичсэн. Тэгэхээр биржийн арилжаа гэдэг чинь бол спот маягтай өөрөлдвөл богино хугацааны зах зээлийн нөхцөл байдал тааруулдаг ийм арилжааг ийм том дүнтэй хэд хэдэн удаагийн 1 тэрбум долларын 3-5 удаагийн ийм арилжаа хийнэ гэсэн танилцуулга. Энэ тэгэхээр биржийн арилжаа гэдэг хэлбэртэй боловч яг бодит мөн чанар нь бол ийм оптик гэрээ болохоор байна. Тэгээд хямд үед бас үнэ хямдхан өгөх ийм асуудал үүсэх гэдэг. Дээр нь тээвэрлэлтэй холбоотой, уурхайтай холбоотой асуудлыг нь одоо энэ хөрөнгө оруулагч санал тавина гэдэг. Тэгэхээр энэ харилцаа чинь өөрөө бас өмнө ярьж исэн бид нар энэ Монголд одоо үлдээх Монгол компаниуд энэ боломжуудаа олгох бид нар экспорт хийж байгаа бол аль болох одоо хүрэх цэгээ тэр хэрэглэгчд нь дөхүүлж өгөх ёстой болохоор биш чинь баг экспорт биш дотоодын борлуулж авах бол ийм дэдүүлээ болчиход байна шүү. Тэгэхээр энэ баялаг бий болгоно гэдэг чинь тэр хүргэх цэгийг аль болохоор эцсийн хэрэглэгчтэй хүргэж илүү үнцэн бий болгодог. Тэгэхээр энэ бол яг мөн чанар нь гэрээнүүд нь хоорондоо танилцуулгууд нь хоорондоо зөрчилдөд байгаа учраас илүү сайжруулад дахиад оруулж ирээч гэсэн ийм зүгээр санал байна. Энэ дээр ямар бодолтой байгаа юм. Хоёрдугаарт нь энэ нөөцтэй холбоотой асуудал байгаа. Нөөцтэй холбоотой асуудал дээр өмнө бас хэлсэн татвар ногдуулалт ялангуяа за нөөтийн асуудлыг ногдуулалт за татвартай холбоотой асуулын жавхлан сайд хариулъя. Уулуурхай яамны тэр сайдны юм уу төрийн нарийн ирэхгүй бол энэ хилцүүлэг хойшлууллаа шүү. Энэ асуудал төр чинь уулуурхайн асуудал нэгдүгээр асуудал байна, эдийн засгийн хөгжлийн асуудал хоёрдугаар асуудал мөн төсөв гэдэг гурван асуудал байна шүү дээ. Тэг ямар учиртай хэдэн удаа дуудуулах гэдэг юм бэ? За жавхлан сайд хариулъя. За яг төшин гишүүний асуултанд хариулъя. Гишүүнээ юу шүү? Төсөвтөөс огт хамаагүй ч зүйл бас биш шүү. Холбоотой байлгүй явах. Энэ чинь үндэсний баялагын сангаал бид нар хариуцуулах байгаа асуудал. Үндэсний баялагын сангийн төсөв маань өөрөө улсын нийт төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм байна. Энийг л одоо баяжуулах байгаа. Ард түмний баялагийг л өсгөх байгаа. Одоо байгаа энэ боломжуудаа хэдхэн жилийн одоо бидний цонх үедээ яралтаа одоо бид нар хөндөж чадаагүй байгаа хэсгээ эргэлтэнд оруулъя гэж байгаа. Тэрнээс биш энэ уулуурхай юугаар биржээр явж байгаа спот арилжааны асуудал ерөөс огт биш шүү. Чи эргэлтэнд орж ирүүлээд эргэлтэнд оруулаад тэр гүнд байгааг байгалийн баялаг болгож гаргаж ирээд тэгээ тэрийг тээвэрлэхэд бэлэн болцсон үед л чи биржээр явж тарилж байна. Гэтэл тэр жишээс газраач өндөг байгаа асуудал байхгүй юу? Тийм учраас бүхэлд нь энийг эргэлтэнд оруулах асуудал энэ дүнэлт төр юугаар тогтоолоор яригдж байгаа асуудал байна шүү. За уулуурхай явныхан байжуулна үстэй тийм ээ. За бид бол одоо яг ийм зорилгоор одоо энэ саналыг дэмжиж энэ тогтоол бол зайлшгүй одоо хугацаа алдахгүй одоо 26 төсөвтөр оруулж ирэх ёстой юм байна гэд ингээд одоо энэ жил маш цомхон дөрвөн асуудал дагж байгаа. Тэрний одоо нэг нь байгаа. Маш чухал дөрвөн асуудал гэж харж байгаа. Ерөөсөө топ 4 асуудлаад оруулж ирж байгаа. Тэрнээс бол ер нь 40 асуудал ирдэ шүү дээ. Энийг дагуулж оруулж өгөөч гэдэг. Энэ танах нь ирэх юм ирэхгүй юм уу?
Байнгын ороо цаг 20 минут хүлээж штэ. За 8 минут гүйцэд хариул. За гишүүний асуултанд хариулъя. Үндсэндээ бол ордыг бол сурчлахгүй олборлох тал дээр бол бид нар бол салбарын яамны зүгээс бол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. За сүүлийн Эрдэнэс 5 толгой дээр бол сүүлийн 3 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон. За энэ хүрээндээ бол нийт 5.9 сая тонн үрс экспорт гаргаснаас 2.9 саяын кокс эрчим хүч, 3.1 нь бол 2.1 саяын 3.1 кокс нүрсийг бол экспорт гаргасан байна. Цаашд бол энэ ордыг иж бүрэн ашиглах тал дээр бол анхаарлаа хандуулад ажиллана гэж үзэж байгаа. За их түш зааж байгаа. Татвар дээр сая нөөтийн татвар асуусан. Тэрийг тааруулж байгаа. За одоо энэ хариулчаа дахиад татварлчих. За. За нөөттэй холбоотой асуудал дээр хэрвээ тэр 15 болох юм бол энэ маш цамаан бөгөөд үргэлгэн маш буруу бодлого болно. Энэ олон улсын энэ нөөттэй холбоотой энэ өөрчлөлтийн шинжилгээний чиг хандлага бол ерөөсөө яг прогрессив шинжтэй энэ чиглэл рүү л явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ мань өөрөө аж ахуй нэгжүүдийн төлдөг татвар биш эцэстээ. Энэ бол хэрэглэгчийн төлдөг татвар. Аж ахуй нэгжээр асуудал үүсэж байгаа гэдэг нь өөрөөсөө процессын алдаа байгаад байна. Яагаад гэвэл энэ нөгөө мөнгөн суурьтай биш нэгдүгээрт. Урьдчилж аваад байдаг. Тэрэн дээр одоо тэр нь мэдээж аж ахуй нэгжүүд дээр дарамт болоод байна. Ялангуяа хил дээр. За дээрэс нь энэ одоо дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг энэ агентийн үүрэг гүйцэтгэдэг аж ахуй нэгжүүд дээр нөөтийн дарамт ирж ийн гэдэг нь нөгөө маш олон одоо бид нар тоолсон бүр 50 хуулиар 50 тодорхой бараа бүтээгдэхүүн дээр нөөтийн чөлөөлөлт хийчихэр энэ нь яг нөгөө аж ахуй нэгжүүд дээр яг шударгаар агент хийгээ явж байгаа аж ахуй нэгжүүд дээр баг роялти шиг татвар шиг болж очиод байгаа л асуудал байгаа. За нэг төшин гишүүн тодруулъя. Тийм татварын асуудал дээр харин саяын тэр ногдуулалт болон хураалттай холбоотой асуудлуудад цуг оруулж ирэхгүй бол эн чинь буцаад ингээд татвар бизнес эрхлэгчдэд дарамт болох гээд байна. Тэгэхээр энэ нөгөө хавсралтын бас хэсэг дээр нь татвар хураалтыг одоо сайжруулна, татварын өрийг бууруулна гэд жишээлбэл өмнөх онуудын ногдуулсан өрийг барагдуулалтын хувь өнгөрсөн онд 35% байсан бол одоо 50% болгож нэмэгдүүлнэ гэд. Тэгэхээр нөөтийн орлого жишээлбэл 380 орчим тэрбумаар нэмэгдэхээр үйл л дээ. Энийн хідэн энэ хураалтаас байгаа, хідэн энэ татварын өөрчлөлтөөс байгаа гэдэг нэг тоолж өгөөч. Хоёрдугаарт нь тэр саяын тэр 5 толгойтой холбоотой асуудал дээр болоод дэмжиж байгаа. Гэхдээ гол нь зөв болгож хийяа л гэдэг. Тэгэхээр одоо энэ орж иж байгаа асуудал чинь болохоор үзэл баримтлаас зөрөөд байгаа байхгүй. Энэ дөр болохоор нээлттэй биржийн арилжааг дэмжин нээлттэй болгоно гэсэн мөртлөө энэ буцаад өөрөө оптикийн шинжтэй ийм л юу харагдаад байна л да. Тайлбар үзэл баримтал хоёр жоохон зөрөөд харагдаад. Зааж ахлан гишүүн. За бид татвартай холбоотой хэсэгтэр нь хариулъя. За тэр тоол яг зөв шиг төвшин гişүнэ. Энд чинь ийм юм байгаа. Хойд ингээд 2%-ийг 5 болгочихоор 3% зөрүү маань нийтдээ бол нэг их найд болж байгаа юм. Одоо эн чинь 300 ер нь 400 тэрбум төгрөг энэ жилдээ. Хойд ингээд эн чинь бас дахиад 400-аар 3 дугаар үлрэлийнх нэмэгдэнэ. 4 дугаар үлрэлийнхэн гүйцэтгэл чинь нөгөө 27 он руу шилжих учраас 26 онд төсөвтөр бол байхгүй. Гүйцэтгэл нь тэгж гарна. Тэгэхээр нийтдээ чинь 1.2 их найд гэж тооцоолох хэрэгтэй. Зөвхөн тэр одоо 2%, 3% болгосноор. За яг таны ярьж байгаа тэр ногдуулалт яг аж ахуй нэгжүүдийн агентийн үүрэг гүйцэтгэх, мөнгөн суурьтай болгох, хил дээр авахгүй байх энэ өөрчлөлтүүдийг одоо яг бид нар үлдсэн явах бусад одоо 26 оноод орж амжаагүй татварын багц өөрчлөлтөн дотроо оролцсон одоо бид нар дэв парламент дээр 50 саналууд аваад явж байгаа. Ер нь өнгөрсөн бүтэн жил таа ч гэсэн хэд хэдэн хэлцүүлэгтээ оролцсон. Таны хэлжсэн тэр саналууд ихэнх нь ер нь орсон байгаа. За ингээд харин энийг дэв парламент дээр одоо хуулийн хугацаанд За жавхлан сайд юм байна. За тэгээд одоо энэ 11 сарын үеэр 11 сарын 10 дараа баха нөгөө хугацаа нь одоо нэг өргөн барих хугацаа нь. За тэр үед ингээд одоо багц хуулиа өргөн барина. Ингээд хэлэлцээд хаврдаа баталчих юм бол 27 оноос одоо үргэлжлээд энэ татварын багц өөрчлөлтүүд маань одоо явнаа гэж ойлгоорой. Бүгдингийн зэрэг оруулахаар үнэхээр одоо төсөв бас дийлэхгүй хойтон ямар байгаа вэ тийм байгаа шүүчлэр. За уучрал сайдаа
таван толгойтой холбоотой нэлээд том асуудал байгаад байдаг. Нэг ам нэ гэдэг. Яагаад нэгж байгааг хэлж мэдэх хүн байхгүй. Ирэх жилийн төсөд ямар нөлөөлөл үзүүлэхийг хэлж мэдэх хүн байхгүй. Одоо ингээс орчлоод цааш одоо олборлож байгаа хэсэг нь ашиггүй болчиход энэ хэсгийг нээх гэдэг юм гэдэг хэлж мэдэх хүн байхгүй. Уул уурхай яам нь хүнээ ирүүлдэг. Энд ч одоо өглөө 10-аас хойш залгаж шүү дээ. Нэг ч хүн ирдэг. Тэгээ энэ асуудлаа мэддэг хүн ирүүлчихэд ингээд суулгаад байдаг. За жохлон сайд хариулъя. За түрүүн одоо бид өөрсдийнхөө мэдлэгийн хүрээнд хариултаа өгсөн шүү. За бид одоо нэг нүүрсээ экспортлох бидэнд нэг 10 жилийн л хугацаа байна да. 10 жилийн л хугацаа байна. Дэлхийн нийтээр одоо эндээс татгалзаж байна. Урд одоо манай зах зээл улмал хумигдж байна. Тэр бол бид түүхийн нүүрсээ тултал экспортлох, тэр болтол бид дотооддоо энэ түүхийн нүүрсээ тултал боловсруулдаг юм болох хэрэгтэй байна. Тийм учраас одоо энэ томоохон байгаа энэ нөөцүүдээсээ хүрч чадаагүй байгаа. Энэ эсгүүд дээр л одоо эргэлтэнд оруулъя, ашиглалтанд оруулъя. Уурхайгаа одоо олборлолтоо хийж эхлэе, тээвэрлэе, экспортлыг гэдэг л ийм л зорилт тавьж эхлүүлж байгаа ажлууд хөндөөгөө байгаа газруудаа. Тийм учраас одоо энэ бол шууд төсөвт нөлөөгөө гэж бас үзэж болохгүй. Хэрвээ бид нар одоо эх хонд энэ одоо тогтоолоо батлуулаад ажиллаа хийж чадах юм бол үндэсний баялагын сан дээр бол тодорхой хэмжээний орлого нэмэгдэж. За сайн зэрэг шүү. Асуулт асууя.